Today I want to update the world. Приветствую всех граждан нашей великой Родины. 坚持落实发展议程。 Гол асуудал нь геополитик болцоод байгааг анзаарахгүй байж болохоогүй байна. За сайн байцгаана хэрхэн үзэгчтэй. Бид энэхүү нэвтрүүлгээ Английн нэгэн улс төрчийн үгээр эхлүүлье гэж бодож байна. Бидэнд үрдийн найз гэж байхгүй. Бидэнд үрдийн дайсан гэж байхгүй. Харин бидэнд байнгын ашиг сонирхол бий гэж хэлсэн байдаг. За геополитикийн бодлого гэдгийг энгийнээр нэгэн өгүүлбэрээр хэлсэн гэж бодож байна. За бидэнд хөрш зэрэгэлдээ орныхоо геополитикийн хийгдсэн болон одоо өрнөн хэрэгжүүлж буй бодлогыг сайн харж, судалж, дүгнэж байж алдаа хийлгүй дэлхийд нэгэн тусгаар тогтносон улс байж чадна. За өмнөх дугаараараа бид Орос улбаны улсын гадаад бодлого нь хэрхэн одоо хөрш зэрэгэлдээ хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Прибалтикийн улсууд, Беларусь, Украин, Молдав зэрэг улсуудад яаж нөлөөж байгаа талаар авч үзсэн байгаа. Харин энэ дугаараар та бүхэндээ дээрх сэдвийг үргэлжлүүлэн одоо Кавказын 3 улс болох Гүрж, Азербайджан, Армян улсуудад Орос улбаны улсыг хэрэгжүүлж буй гадаад бодлогыг хөрөхөөс гадна НАТО болон Варшавын гэрээний талаар товч мэдээлэл хүргэнэ. За мөн саяхан Орос улбаны улс Америкийн эцэс улс туслахаар болсон богино болон дунд тусгалтай Путингийн гэрээг хүчингүй болгосноор хэнд нь илүү ашигтай талаар өөрийн бодлоо хүргэх. За ингээд нэвтрүүлгээ эхлүүлцгээе. За Орос улбаны улсын өмнөд хэсэгт байрших одоо Кавказын талаас НАТОгийн цэргийн хүч орж ирэхгүй гэсэн болгоомжлол үеийн үед Орос улбаны улсад байсаар ирсэн. Иймд Кавказын өндөр хэсэгт орших Гүрж, Армян, Азербайджан гэсэн 3 тусгаар улсыг Орос улбаны улс нь өөрийн нөлөөнд байлгах нь хамгаалтын гол стратегийн зорилт гэж боддог. За Гүрж улс хар далаад гарцтай тул Орос улбаны улсаас арай хамаарал багатай байдаг бөгөөд шаардагдах эрчим хүчээ Азербайджанаас авдаг. Гэсэн хэдий ч Гүрж улс тусгаар тогтохоос өмнө 1991 оноос эхлэн салан тусгаарлалын асуудалтай тулгарч эхэлсэн байдаг. За Гүржийн өмнөд Асиад Абхаз нутагт Орос гаралтай цөөн хошин суудаг байсан бөгөөд Орос улбаны улсын дэмжлэгтэйгээр энэхүү газар нутагт өөрийн хяналтыг тогтоож чадсан байдаг. За энэхүү газар нутгийн хурц асуудлыг Гүржийн шинэ ерөнхийлөг Саакашвилиг 2004 онд сонгогдсон гарч иртэл унтаа байдалтай байлгаж ирсэн бөгөөд тэрээр энэхүү газар нутгийн асуудлыг нэг мөр Гүржийн талд шийднэ гэж амлалт өгч ерөнхийлөгч болсон байдаг. За яриа хэлцэл явагдсан боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй гацаа байдалтай болсон байдаг. За сонгогдсон цагаас эхлэн Саакашвили Америкийн эцэс улстай харьцаагаа зузаатгаж барууны орнуудтай яриа хэлцэл хийж эхэлсэн бөгөөд НАТОгийн гишүүн орн болохоор өргөдлөө өгсөн байдаг. За тухайн үеийн Америкийн эцэс улсын ерөнхийлөгч Жорж Буш энэхүү саналыг ихээр дэмжиж 2008 онд Румыны Бухарест хотод зохион байгуулагдсан НАТОгийн гишүүн орнуудын уулзалтан дээр Украин болон Гүржийн асуудлыг нэгтгэх асуудлыг тавьсан байдаг. За үр дүнд нь эдгээр орнууд НАТОгд элсэх тодорхой хугацаа болон үүрэг өгөөгүйч ирээдүйд НАТОгийн гишүүн орон болох боломжтой гэсэн хариулт өгсөн байдаг. За энэхүү 2008 оны НАТОгийн уулзалтын дараагаар Москва НАТОд хандан Гүрж Украин улсууд одоо элсэх асуудлаар туйлын дургүй байгаагаа илэрхийлээд НАТОгийн тэлэлт Орос улбаны улсын аюулгүй байдал занал хийж байна гэж мэдгдсэн байдаг. За мөн хатуу арга хэмжээ авахаа амласан байдаг. Тэр мөчөөс эхлэн Гүржийн бараа бүтээгдэхүүнд шалтгаан шалтгаан тавин одоо хориг тавьж эхэлсэн байдаг. За Гүржийн эдийн засагт ихээхэн хүн тусаж байсан гэж хэлж болох юм байна. За Гүржийн экспортын дийлэнх хувь нь Орос улбаны улсад ноогддог байсан. За социализмын үеэс монголчууд маань одоо Гүржийн ногоон цай, Боршоомын цэвэр ус, Арарат одоо коньякаар нь сайн мэднэ. За Гүрж улс нь Орос улбаны улсын хувьд буфер улс бөгөөд мөн Дундад Азид гарах гол гарц нь байсан. За мөн хар далаад өөрийн эрх мэдлээ одоо хадгалж үлдэхийн тулд Абхазын нутаг дэвсгэрийг өөрийн эрх мэдлийн газар нутаг болгохоос өөр арга зам Орос улбаны улсад байгаагүй. За энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд өмнөд Асиад болон Абхазын оршин суугчдад Орос улбаны улсын паспорт ихээр тарааж өгсөн гэж гадны хэвлэлийнхэн ихээхэн шүүмжилж бичдэг байсан мөлий. За улмаар Орос улбаны улс нь Гүржийг НАТОгийн гишүүн орн болгохгүй байлгах арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Ингээд 2008 оны 8 дугаар сарын 7-нд Бээжин хотноо зохион байгуулагдсан зуны олимпик хэлхээс хэдхэн цагийн өмнө өмнөд Асиатын салан тусгаарлагчид
Гүржийн нутаг дэвсгэр рүү гал нээж эхэлсэн бөгөөд үүний хариуд одоо ерөнхийлөг Саакашвили цэргийн хариу арга хэмжээ авахыг үүргэсэн байдаг. За Оросын холбооны улс нь өмнөд Осет болон Абхаз дахь өөрийн иргэдэд хамгаалах болон эдгээр салан тусгаарлагчдыг дэмжих нэрийдлэлээр цэргийн хүчийг оруулж одоо Гүржийн армийг 5 өдрийн дотор будна эргэж авсан байдаг. За уг дайн Европын холбооны батлан даалтайгаар инхийн гэрээ хийж зогссон байдаг. За Оросын холбооны улс нь энэхүү дайнхын хугацааг өөртөө хамгийн ашигтай байх зөв цаг хугацааг тааруулсан одоо мундаг цэргийн стратегчид Путиний хажууд байсны илрэл. За нэгдүгээрт Олимпийг тааруулсан байдал юм байгаа. За энэ үед хүмүүс санаа сэтгэл оюун санаа одоо Олимпийн зүгт чиглэсэн байдаг билээ. За хоёрт тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш ажиллаа өгөхөд ердөө 4 сарын хугацаа үлдсэн байсан. За сонгуулийн дараа ямар ч шинэ ерөнхийлөгч гарч ирсэн ажиллаа аваад одоо шинэ томилтгоонууд хийх явц удаан байдаг тул яг 1 жил одоо болно гэдгийг тооцоолсон байж таараа. За энэ хугацаанд Оросын холбооны улс одоо Гүржийн асуудал намждсан байх болов гэдэг үүднээс энэхүү цаг хугацааг сонгосон гэж бодож байгаа. За 3 дугаарт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болоход ердөө 2 сар үлдсэн байсан тул хоёр нам аль аль нь одоо дайн дажин хийх Оросын холбооны улстай харьцаагаа муудах зэрэг одоо сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлнө гэсэн үүднээс анхаарлаа хандуулаагүй байдаг. За мөн тухайн үеийн Францын ерөнхийлөгч Саркози Оросын холбооны улсын талд зогсож Гүржийг буруутгасан байдаг. За сүүлд гадны шар хэвлэлд одоо Саркози чухам яагаад Оросын холбооны улсын талд Оросын талаар олон тайлбар бичсэн байдаг. За үүний нэгт Оросын холбооны улсын одоо ерөнхийлөгч Путин Францын ерөнхийлөгч Саркозиг ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо одоо Ливийн удирдагч Каддафигаас ихэнх хэмжээний санхүүгийн дэмжлэг авсныг мэддэг байсан тул яалтчгүй гарцаагүй байдалд орсон гэсэн байдаг. За улмаар энэхүү санхүүгийн дэмжлэг авсан хэрэг нь олонд ил болж одоо шүүхийн шатанд яваа гэж энэ хувьд ойлгож байгаа. За Гүржийг Оросын холбооны улс нь Бээжингийн зуны Олимпийн наадмын өмнөх өдөр дайран авсан байдаг бол одоо Украин улсын Кремийг 2014 оны Сочигийн өвлийн Олимп одоо дуусмагц маргааш өдөр нь сэргэ оруулсан байдаг. За үүнээс хойш одоо болсон 2016 он болон 2018 оны Олимпийн тоглолтуудын өмнө одоо гадны хэвлэлээр Оросын холбооны улс энэ удаад хааш одоо цохилт өгөх бол гэж хүртэл хошигнон одоо бичдэг байсан. За үр дүнд нь Оросын холбооны улс нь эдгээр одоо хоёр нутагт шууд бас өөрийн хяналтыг тогтоож чадсан бөгөөд одоо хоёр нутагт өөрийн цэргийн баазыг бий болгосон. За мөн Гүржийг НАТОгийн гишүүн орон болох хүслийг саармагжуулж чадсан байдаг. За НАТОгийн гишүүн орон болох нэгэн шаардлага одоо нөхцөл нь газар нутгийн маргаангүй байх гэсэн шаардлага байдаг билээ. За гисэн хэдий ч Гүрж улс НАТОгийн гишүүн болон одоо болох хүслээсээ татгалзаагүй бөгөөд саяхан шинээр сонгогдсон шинэ ерөнхийлөгч Зурабишвили тангар хүрэх ёслол Гүрж улс Европ холбоо болон НАТОгийн гишүүн орон болно гэсэн байдалтай байдаг. За одоо урт Оросын холбооны улстай харилцаа сайнгүй байгаа бөгөөд энэхүү дайны дараах он жилүүдэд Гүрж улс бүрэн Оросын холбооны улсаас улс төр, эдийн засаг болон логистик буюу зам тээврийн хамааралгүй цааш явж болох юм байна гэдгийг өөрсдөө итгүүлж харуулж чадсан байдаг лээ. За Гүржийн газар зүүн байршил болон цаг агаарын сайхан нөхцөл нь хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн за газар тариалан эрхлэхэд их тэмтэй. За мөн байгалийн үзэсгэлэнт газартаа тул гадны одоо жуулчдыг ихээр татах одоо болсон байдаг. За хар далайн бомбд нь гадаад орнуудтай худалдаа 8 явуулах үүд хаалга нь болсон юм. За ингээд энэхүү Кавказын дараах улсын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэе. За Оросын холбооны улсын Кавказын бүсэд үлдсэн хамгийн сүүлийн цэргийн бааз нь далаад гарцгүй Арменид одоо болтол байгаа. За мөн сүүлийн 10 жилийн турш Оросын холбооны улсын компаниуд Арменийн бүхий л ач холбогдол бүхий аж үйлдвэрүүдийг авсан байдаг. За Армени улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон юм байгаа. За энэхүү холбоонд 5 улс байдгийн нэг гэсэн үг. За өмнөх нэвтрүүлгээрээ бид энэхүү холбооны талаар бас дэлгэрэнгүй ярьсан байдаг бөгөөд 2014 онд байгуулагдсныг одоо та бүхэнд хэлж байсан. За энэхүү байгууллагыг өдий хүртэл одоо гишүүн орнуудад ач тусаа төдийчлэн өгч чадахгүй байгаа талаар бас та бүхэндээ тайлбарлахыг хичээсэн байдаг. За мөн цааш нь одоо тухайн Кавказын улс дахь Азербайджан улсын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэе. За Азербайджан улс нь одоо бус нутгийнхаа эдийн засгийн 80% ганцаараа бүрдүүлдэг бөгөөд хүн амын хувьд одоо зэрэгэлдэх Армян, Гүрж хоёр улсыг одоо нийлүүлсэнтэй тэнцүү ийм хүн амтай. За өөрийн бие даасан олон талт гадаад бодлого явуулдаг бөгөөд эдийн засгийн хувьд Оросын холбооны улсаас үнэхээр хамаарал багатай. За барууны орнуудтай харьцаа сайн зэрэгцсэн Оросын холбооны улстай ч гэсэн олон чиглэлд хамтран ажилласаар байгаа.
За Кавказ дахь бас нэгэн халуун цэг бол одоо Армени, Азербайжан улсуудын газрын маргаантай асуудал байдаг. За энэ хүү газар нутгийг та бүхэн сайн мэднэ. Нагорный Карабах гэж нэрлэдэг. За Армени улс Орос улбаны улсын одоо санхүү болон зэр зэвсгийн тусламжтайгаар Азербайжаны газар нутгийн ихээхэн хэсгийг эзлэн авсан гэдэг бөгөөд одоо энэ хүү хурц асуудлын цаана Орос улбаны улсын эрх ашиг байдаг талаар барууны хэвлэлийнх нь одоо хүртэл бичсээр ирсэн байдаг. За энэ хүү хоёр хөрш улс орны газар нутгийн одоо маргаантай байдал нь Орос улбаны улсад одоо бус нутагт давуу байдал хадгалах зорилготой гэж хэлж болох юм байгаа. За эдгээр газар нутгийн маргаантай асуудлууд одоо тухайн нутгийн иргэдэд хамгийн хүн сэдэв байдаг бол Орос улбаны улсын хувьд хязгаарнаас одоо хэрэглээ сурчилсан олон халуун цэг дээр амжилттай туршаад үзчихсэн хуваагаад эзэмшигсэн стратегийн нэгэн хэсэг юм байнамаа. За энэ хүү стратеги Монгол улсыгч бас тойрч гараагүй. За түүхийг үзэх юм бол Монголын одоо Урянхаа үндэстний уугуул нутаг болсон Тувааг Зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэйгээр 1921 онд одоо тусгаар улс болгон зарласан байдаг. За улмаар 1926 онд Монгол улсаар одоо хөлөмшөөрүүлж чадсан. За Тува улсын газар нутгийг хятад улс ч гэсэн манай газар нутаг гэдэг байсан тул Орос улбаны улс нь одоо хоёр улсын харьцааг муудахгүй тулд Тувааг тусгаар улс болгон одоо байлгаж байгаад хамгийн одоо болцоод цаг 90 эртэл одоо ингэж байлгаж хагаад 1944 онд Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд оруулж чадсан байдаг. За энэ хэлбэрийн хуваагаад эзэмш стратеги одоо Орос улбаны улсын одоо хэрэгжүүлсээр байгаа бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь Украины Донецкийн газар нутгийг хэлж болно. За Луганск болон Донецк гэсэн хоёр улсыг бий болгосон байгаа. За сайхан цаг ирвэл өөртөө нэгтгэж чинь. За болохгүй бол одоо тусгаар улсаар нүлтээгээд буфер улс болгоно гэсэн ийм зарчим юм байгаамаа. За энийг бас хэлчихвэл олон хүн бас надад уурж магадгүй. Гэхдээ түүхийг ингээд уншаад хараад ингээд ойлгоход үзэх юм бол яалтчгүй ийм одоо асуудал Монголыг ч тойрч гараагүй илт одоо харахаар байгаа. За ингээд манай өмнөх одоо нэвтрүүлгээр үзэгчдээс одоо НАТОгийн талаар тайлбарлаач гэж олон хүсэлт ирсэн байгаа. За НАТОгийн талаар та бүхэндээ товч өгөөд одоо тодорхой тайлбарлахыг хичээе. За Умард Атлантын гэрээний байгууллага буюу одоо НАТО байгууллага 1949 оны 4-р сарын 4-нд Бельги, Англи, Дани, Итали, Испани, Канада, Люксембург, Голланд, Норвеги, Португал, Америкийн эцэс улс, Франц гэх 12 улс нийлэн дэлхийд хамгийн том цэрэг улс төрийн нэгдэл бий болгож чадсан байдаг. За энэ хүү байгууллагын гол зорилго нь НАТОгийн байгууллага нь одоо гишүүн орнуудаа улс төр цэргийн арга хэрэгслээр дамжуулан хамгаалах үүрэгтэй бөгөөд одоо учирч болох үс аюул заналт одоо бодит хамтын ажиллагаа олон талд одоо санаачлагаар дамжуулан улс орнууд хамтдаа аюулгүй байдлыг бий болгох зорилготой байдаг. За НАТОгийн өдөр тутмын үйл ажиллагаа одоо иргэний болон цэргийн барилга байгууламжууд за аюулгүй байдлын хөрөнгө оруулалтын одоо хөтөлбөрүүдийг гишүүн орнуудын засгийн газар зардал хуваалцах зарчмаар харилцсан одоо тохиролцсон хувь хэмжээгээр одоо бүрдүүлдэг хамтын төсвөөс санхүүжүүлдэг байгууллагын байгаа. Ер нь улс орн болгон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ одоо 2-оос доош хувийг батлан хамгаалахын төсөвтөд хоригдуулдаг лээ. За ингээд НАТОгийн 12 гишүүн орон энэхүү НАТОг байгуулснаас хойш 1952 онд Турк улс нэгдсэн Зөвлөлт холбоот улсын үнэхээр хэцүү байдалд одоо оруулсан байдаг. За ягаад гэвэл Турк улс нь Зөвлөлт холбоот улстай одоо шууд хил залгаа байсан бөгөөд НАТОгийн цэрэг одоо өмнөд хэсгээр хар далаагаар болон Кавказ нутгаар шууд ороод ирэх аюултайгаас гадна одоо хамгийн гол одоо аюул нь бол Туркийн Босфорын хоолоогоор Орос улбаны улсын цэргийн усан онгоцнууд одоо дайран өнгөрч их далаа руу гардаг тул одоо ямар нэгэн дайны нөхцөл байдалд Орос улбаны улсын усан онгоцнууд одоо их далаад гарах гарцгүй болохоор байсан. За энэ бол үнэхээр Орос улбаны улсын одоо дургуутслыг ихээхэн өргөж байсан алах юм байгаа. За яг Орос улбаны улсын хамар доор хил залгаа зэр зэвсэг болон одоо цэргийн хүч ихтэй болон түүхэндээ олон удаа Оросуудаа ан үзэлч одоо байлдаж байсан туршлагатай Турк улс НАТОд илсэн Зөвлөлт холбоот улсыг одоо гарах гарцгүй мэд одоо шатрын хэллэгээр мат тавьсантай адил байсан бөгөөд Зөвлөлт холбоот улсын хариу үйлдэл нь одоо ямар байх бол гэдэг нь сонирн байсан.
За Зөвлөлт холбоот улсын хариу үйлдэл нь 4 жилийн дараагаар гарсан бөгөөд Америкийн нэгдсэн улстай ердөө далаагаар 160 км-ийн зайд орших Куб улсыг хэлж болох юм байгаа. За 1953 оны 7 дугаар сарын 26-нд одоо Кубын хувьсгалч Фидель Кастрогоор удирдуулсан олон мянган иргэд төрийн эсрэг одоо зэвсэгт бослого хийсэн. За 6 жил үргэлжилсэн иргэний дайн 1959 онд Фидель Кастрогийн одоо бүрэн ялтаар дуусаж дэлхийд дахин нэг одоо коммунист дэглэмтэй улс бий болсон байдаг лээ. За хувьсгалын ихэнх үед одоо Фидель Кастро Зөвлөлт холбоот улсаас цэргийн болон одоо техник хэрэгслийн тусламж хүсдэг байсан боловч тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын удирдлага Кубыг Америкийн нэгдсэн улстай хэл их ойрхон, за Америкийн нэгдсэн улсын санхүү эдийн засгийн нөлөө их тул одоо үгүй гэсэн хариуг өгдөг байсан бөгөөд хувьсгалын сүүлийн жилүүдээс эхлэн их хэмжээний зэр зэвсэг техник хэрэгслийг одоо буцалтгүй тусламж хэлбэрээр өгдөг байснаас гадна Оросын цэргийн зөвлөхүүдийг ажилуулдаг болсон байдаг. За ингээд энэхүү үйл явдлын дараагаар Америкийн нэгдсэн улс 1961 онд Турк улсад Юпитер гэх одоо тун тусгалтай цөмийн зэвсэг байршуулсан бөгөөд тэрхүү одоо цөмийн Пүүжингийн радиус нь Зөвлөлт холбоот улсын нийслэл Москва болон стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн томоохон хотууд орж байсан. За Юпитер Пүүжингийн одоо хурд нь маш их өндөр, за нам доор хөөрдөг байсан тул Зөвлөлт холбоот улсын агаараас хамгаалах болон илрүүлэх бүх хэрэгсэл энэхүү Пүүжинг илрүүлж одоо устгах бололцоогүй байсан бөгөөд хариу үйлдэл хийх боломж олгохооргүй нөхцөл байдал үүсэт байсан юм аа. За энэхүү Туркид байршуулсан Пүүжингийн эсрэг Зөвлөлт холбоот улсын хариу үйлдэл нь ямар байсныг 1962 оны 10 дугаар сард одоо дэлхийн нийт мэдсэн байдаг. За энэ Зөвлөлт холбоот улс нь өөрийн одоо цэргийн анги нэгтгэл болон зэр зэвсэг хамгийн гол нь одоо Пүүжин хөөргөх төхөөрөмжүүдийг аль хэзээ нэг Кубад байршуулсан байсан бөгөөд цөмийн зэвсэг атсан усан онгоц Атлантын далайд Кубыг чиглэн явж байгааг Америкийн нэгдсэн улсын тагнуулын U2 гэгч онгоцноос авсан гэрэл зураг одоо Зөвлөлт холбоот улсын санаарлыг олон нийтэд ил болгосон байдаг. За үүнээс үүдэлтэй Карибын кризис гэж хэллэг бий болсон байдаг. За энэ үеийг одоо бүх дэлхийг хамарсан цөмийн дайн гарахад хамгийн ойрхон байсан үе гэлцдэг. За Америкийн нэгдсэн улсын хувьд энэхүү хямралыг шийдэх 3 арга байсан бөгөөд нэгдүгürt цэргийн ажиллагаа буюу Фидель Кастрогийн одоо дэглэмийг нураах, устгах, социализмыг үгүй хийх ийм цэргийн ажиллагаа байх боломжтой байсан. За хоёрдугаарт агаарын довтлохоогоор одоо Пүүжингийн төхөөрөмжүүдийг устгах. За гуравдугаарт карантин буюу усан тээврийн замыг хааж одоо Кубыг бүстэнд оруулах хуулиур байсан байдаг. За улмаараа Америкийн нэгдсэн улсын Конгресс одоо Куб руу цэргийн дайралт хийх зөвшөөрлийг ерөнхийлөгчд олгосон байдаг ба тухайн үеийн ерөнхийлөгч Кеннеди одоо цэргийн ажиллагаа явуулахаас татгалзаж 3 дахь аргыг сонгосон байдаг. За Зөвлөлт холбоот улсын одоо Атлантын далаад явж байсан усан онгоцнууд болон шумбагч онгоцнуудыг хэрвээ Кубад ойртвол устгах болно гэж одоо мэдгдсэн хэдий ч одоо эхний усан онгоц Кубад хүрсэн байдаг. За тухайн үед Америкийн нэгдсэн улсын удирдлага Оросын холбооны улсад удаадараа одоо мэдээлэл хүргэж дахин одоо ганц ч усан онгоцыг энэхүү Кубын арал руу ойртуулахгүйг анхааруулж байхад одоо Зөвлөлт холбоот улс эргүүлэн одоо хэрвээ манай ямар нэгэн усан онгоцонд ямар нэгэн байдлаар та бүхэн халдах юм бол бид Америкийн нэгдсэн улс руу хариу одоо цэргийн хүч одоо хэрэглэх болно гэдгийг олон удаа яриа хэлцэл болсон байдаг. За энэ хооронд хоёр улсын төрийн тэргүүнээр хоорондоо ямагт холбоотой байсан бөгөөд хамгийн сүүлийн одоо цахилгаан мэдээний дараагаар одоо тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын удирдагч Хрущев бүх хөлх онгоцоо буцаахаар болсон бөгөөд Кубад угсраад дууссан Пүүжингийн төхөөрөмжүүдэд задарч эргүүлэн Зөвлөлт холбоот улс руу ачиж явахаар болсон байдаг. За хариуд нь Америкийн нэгдсэн улс нь Кубад одоо цэргийн дайралт хийхгүй болон одоо тогтсон коммунист дэглэмийг нураахгүйгээр болсон байдаг. За мөн Туркид байршуулсан цөмийн зэвсгээ эргүүлэн татсан байдаг. За энэхүү Туркид байсан цөмийн зэвсгээ эргүүлэн татсан боловч Америкийн нэгдсэн улсууд энэ Турк улс НАТОгийн гишүүн орн болохоор энэ хар далаад өөрийнхөө шумбагч хөлөг онгоцнуудаа оруулан тухайн шумбагц онгоцнуудад цөмийн зэвсгүүдэд байршуулсан байдаг. За ингээд энэхүү НАТО Зөвлөлт холбоот улсын хурцлбал байдал ингэж үргэлжилсэн байдаг. За улмаар 1955 онд одоо баруун Герман улс НАТОд нэгдсэн одоо Зөвлөлт холбоот улс одоо Зүүн Европ дахь социалагрын орнуудыг оруулсан
ижил хэлбэрийн одоо цэргийн блокийг бий болгох зайлшгүй шаардлага урган гарсан байдаг. За ингээд 1955 оны 5 дугаар сарын 14-нд одоо Польшийн Варшав хотноо зөвлөлт холбоот улс Албан, Болгар, Унгар, одоо Зүүн Герман, Польш, Румын, Чехословак зэрэг 8 улс нийлэн Варшавын гэрээг зурж одоо дэлхийн бас нэгэн том цэрэг улс төрийн байгууллага бий болгосон байдаг. За энэхүү гишүүн 8 улсаас Албан улс төд удалгүй энэхүү цэргийн блокоос гарсан байдаг. За Монгол улс, Вьетнам, Куб улсууд энэхүү байгууллагын гишүүн орн байгаагүй. За дээр ярьсан одоо Карибын кризисийн үеэр энэхүү блокийг одоо байлдааны бэлэн байдалд анх удаа оруулсан байдаг. За дараагаар нь 1982 онд Испани улс одоо энэхүү НАТОгийн гишүүн улс орноор нэгдсэн байдаг. За улмаар 1999 оноос эхлэн одоо хуучин Варшавын гэрээний орнууд илсэн орсон байдаг. Энэ талаар одоо манай өмнөх дэвтрүүлгээр та бүхэн тодорхой үзсэн байх. За одоогоор 29 орон энэхүү байгууллагын жинхэнэ гишүүн орон статустай оролцож байгаа бол 4 улс илсэн орохоор хүстэй өгсөн байгаа. Одоо Македони улс нэгтгэхэд хамгийн ойр байгаа улс юм байна. За одоо гишүүн оронд тус бүртээ хүлэмжшөөрчхөл 30 дахь НАТОгийн гишүүн улс болохоор одоо цаг хугацаа их ойрхон байна. За мөн НАТОтой хамтран энхийн үйлсэд хамтран оролцох хүсэлтэй 5 орон байгаа бөгөөд үүнд Азербайджан, Армян, Казахстан, Молдов, Серб улсууд багтж байдаг. За харин Хүйтэн дайны үед энэхүү хоёр том цэргийн блок өөдөөс харуулсан холын болон ойрын тусгалтаа одоо олон мянган цөмийн пуужинг харуулахад бэлэн байдалтай өөдөөс харуулсан байлгасан байдаг. Харин зөвлөлт холбоот улсын улс төрийн төвчхөний сүүлийн генсек Горбачев 1987 оны 12 дугаар сард Америкийн нэгдсэн улсад хийгдсэн анхны ажлын үеэр дунд улам богино тусгалтай пуужингийн гэрээ хийсэн байдаг. За гэрээ ёсоор хоёр улсад байгаа 500-аас 50000 км хүртэлх дунд улам богино тусгалтай пуужинг устгах зорилготой байсан. За үүний дараахан гэрээг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд хоёр тал гэрээнд хамрагдах бүх пуужинг устгасан байдаг. За 1980-ад онд одоо баруун Европт байршиж байсан Америкийн нэгдсэн улсын Першинг пуужин болон зөвлөлт холбоот улсын баруун бүсэд байршиж байсан Оросын SS-20 пуужинг устгалд оруулсан байдаг. За энэхүү пуужингууд нь бүгд цөмийн толгойтой байсан бөгөөд зөвлөлт холбоот улс болон барууныхны хооронд одоо цэргийн мөргөлдөөн гарах нөхцөлд Европ бүхэлдээ устгаж үгүй болох аюултай байсан байдаг. За ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 10 дугаар сард гэрээг цуцлахаар төлөвлөж байгаагаа зарласан байдаг бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 1-нд Америкийн нэгдсэн улс нь Оросын холбооны улстай байгуулсан дунд улан богино тусгалтай пуужингийн одоо гэрээний өөрийн хүлээсэн үргээс зогсоож байгаагаа мэдгдсэн байдаг. За шалтгаан Оросын холбооны улс нь 9.729 гэсэн пуужингийн системийг бий болгож ашиглалтанд оруулсан бөгөөд Вашингтоны үзэж байгаагаар энэхүү одоо пуужингийн үзүүлэлтүүд нь дээрх гэрээг зөрчсөн гэж үзэж байгаа. За Оросын холбооны улс нь одоогийн байдлаар энэхүү гэрээг зөрчөөд байгаа 100 гаруй пуужинтай гэж үзэж байгаа бөгөөд энэ новатор эсвэл SSC-8 гэж нэрлэдэг пуужингууд юм байх юм аа. За Вашингтон Оросын холбооны улсыг өөрийн 9.729 пуужингийн системийг устгахыг шаардаж байгаа. За тэгвэл Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин Кремльд 2 дугаар сарын 2-нд одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж улмаар Оросын холбооны улс нь энэхүү одоо гэрээний өөрийн хүлээсэн үүргээ мөн зогсоож байгаагаа мэдгдсэн бөгөөд сая энэхүү 3 сарын 2-ны өдөр тус гэрээнд хүлээсэн үүргээ зогсоох зарилэгт гар үүсэж турсан байдаг. За энэхүү гэрээг зогсоох шаардлага шалтгаан нь одоо Америкийн нэгдсэн улсын хувьд зөвхөн Оросын холбооны улсын 9.729 пуужин биш байх гэж би бодож байдаг. За энэхүү гэрээ хийгдэж байх 1987 онд одоо Хятад улс дэлхийн эдийн засаг болон одоо зэр зэвсэг цэргийн их гүрэн байж хараахан амжаагүй байсан цаг хугацаа үе байсан. Харин одоо Хятад улс дэлхийн 2 дахь эдийн засагтай улс бөгөөд одоо батлан хамгаалахын чиглэлдээ их хэмжээний хөрөнгө мөнгө зарж хамгийн орчин үеийн техник технологиг ашиглах болсон. За өөрийн стелс загварын сөнөөгч онгоцнууд болон төрөл бүрийн радиустай пуужингийн системийг туршиж ашиглалтанд оруулаад байгаа. За иймд хэрвээ дахин одоо гэрээ хийхээр бол Хятадын гэрээнд оролцуулахаар цаад хүсэл Америкийн нэгдсэн улсад байж болох юм байгаа. За нөгөө талаасаа гэрээнд гар үсэг зурсан хоёр тал гэрээг зогсоож байгаатай холбогдуулан одоо бусад энэхүү ойрын болон дунд тусгалтай пуужин дэлгэрүүлэхгүй үүрэг хүлээгээд байсан бусад орнууд өөрийн богино болон дунд тусгалтай пуужинг бий болгох үе таалга нь нэгдээд байгаа юм. За энэхүү улсад Украин улс бас багтаж байгаа. За энэ талаар одоо та бүхэнд жоохон дэлгэрэнгүй одоо бас мэдээлэл хүргэе гэж бодож байна.
За хүйтэн дайн дуусгар болж одоо зөвлөлт холбоот улс задран унахад хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Украин, Беларусь, Казахстан дэрэг одоо улсууд цөмийн зэр зэвсэг эдгээр улсуудад үлдсэн бөгөөд энэ цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн одоо толгойн өвчин болж байсан цаг юм байгаа. За цөмийн хушууныхаа одоо тоогоор Украин улс Америкийн эзэн улсын дараа орохоор одоо тийм их тооны цөмийн зэвсгийг зөвлөлт холбоот улсаас өвлөн авсан байдаг. За улмаар Украин улсын цөмийн зэвсгийг үгүй болгож одоо олон улсын цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх одоо гэрээнд нэгтгэх үүднээс Унгарын Будапешт хотноо 1994 оны 12 дугаар сарын 5-нд Америкийн эзэн улс, Оросын улбаны улс, Англи, Украин улс хамтран Будапештийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. За гарын үсэг зурснаар Украин улс нь өөрийн одоо цөмийн зэвсгийг устгалд оруулах болон Оросын улбаны улсад эргүүлэн одоо өгөх үүрэг хүлээж авсан байдаг. Эргүүлээд буцаагаад одоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон цэргийн хүч Украины эсрэг хэрэглэхгүй байх одоо баталгаа гаргуулж авсан байдаг. За харин 2014 онд Оросын улбаны улс нь Украины Кримийн нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэн авсан нь гэрээг зөрчсөн гэж олон улс дүгнэж эдийн засгийн 20 гаруй хэмжээ авч эхэлсэн байдаг. Ер нь Украин улс нь одоо аж үйлдвэрлэлд сайн хөгжсөн бөгөөд хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн байхдаа бүхий л зэвсгийн хөдөлгөөрүүдийг хийдэг байсан. Загаанд зэвсгийн хөдөлгөөрүүд биш, сансрын хөлгийн одоо хөдөлгөөрүүдийг хүртэл хийдэг байсан. За иргэний нисхийн аан онгоц Украинд одоо хийгддгийг та бүхэн сайн мэднэ. Ингээд энэхүү гэрээ цуцлагдсанаар одоо өнгөрөх 7 хоногт Украины ерөнхийлөгч Порошенко хэлэхдээ за Украин улс нь ойрын болон одоо дунд тусгалтай пуужинг маш ойрын хугацаанд зэвсэгт хүчинд нийлүүлэх бөгөөд гадны өдөөн хатгалагчдын эсрэг маш найдвартай хамгаалалт болж өгнө гэж мэдгдсэн байдаг. За энэ нь Оросын улбаны улсыг их эвгүй байдалд оруулж байгаа хэрэг юм байгаа. За Украин улс нь технологийн болцоо, за мөн сансар судлал, онгоцны хөдөлгүүрийн чиглэлээр нэлээд туршлагатай тул өөрийн одоо ойрын болон дунд тусгалтай пуужинг хийхэд ер нь бол ядах асуудал биш юм байгаа. За ялангуяа сүүлийн энэ он жилүүдэд, дайны он жилүүдэд Украин улс өөртөө хамгаалах зорилгоор нэлээд олон төрлийн бас пуужингууд хийгээд амжсан байдаг. За тэд нар нь бол саяны энэ богино болон дунд тусгалтай пуужингуудын одоо стандартад нийцэхэргүй ийм байсан. За одоо бол энэхүү одоо байгаа пуужингуудаа дунд болон ойрын тусгалтай болгоход их амархан. За Оросын улбаны улс одоо Украины сонгуулийн байдал, ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн өнгөрөх бол хэн гарч ирэх бол гэснийг хүлээцтэй ажиллаж байгаа. За энэ хэн гарч ирснээс хамааран Оросын улбаны улсын дараагийн алхам илүү тодорхой болох байх. За одоогийн ерөнхийлөгч Петр Порошенко сонгуульд өрсөлдөж байгаа. За түүнтэй хамгийн ойрхон одоо рейтингтэй бараг жилүүж явж байгаа хоёр бас өрсөлдөгч байгаа. Нэг нь Украин улсын ерөнхий сайд асан Юлия Тимошенко. За нөгөөх нь хошин шогийн жүжигчин Зеленский байгаа. Зеленский одоогоор бол олон нийтийн судалгаагаар хамгийн их санал авч байгаа гэж ярьж байгаа боловч мэдхгүй сонгуулийн дүн яаж гарах нь одоогоор тодорхой бус. За Порошенко бол Оросын улбаны улсад ямар ч яриа хэлцээр хийхгүй. Тэгэд бидний одоо булааж авсан газар нутгийг эргүүлэн өгсөн тохиолдолд одоо ширээний ардал сууж болох юмаа гэсэн байдаг. За Зеленский бол хэрвээ ерөнхийлөгч болж гарч ирэх юм бол Оросын улбаны улстай бүхий л одоо талаар харилцсан, ярилцаж байж шийдэх олон асуудлууд байгаа гэдгийг хэлсэн байгаа. За Тимошенкогийн хувьд бол яг энэ хоёрын дунд байр суурийг барьж байгаа. За Оросын улбаны улстай гэрээ хэлцээр хийн. Гэхдээ бас бид олон одоо зүйл дээр бас Оросын улбаны улстай яриа хэлцээр хийж эхлэх ёстой гэсэн ийм байр суурийг илсэн байдаг. За ер нь бол сонгуул хоёр шаттай болох байх гэж байгаа. Эхний одоо шатанд хамгийн их санал авсан хоёр сонгогч нь үлдээд дараагийн шат руу орно. За тэгэхээр энэ дээр бол Петр Порошенко, Зеленский хоёр үлдэх байх гэсэн одоогийн таамаг бол байгаа. За хэн нь ч одоо гарч ирсэн одоо Оросын улбаны улс дараагийн алхмаа хэн гарч ирсэнээс хамааран боловсруулах байхаа гэж бодож байна. За ингээд цаг хугацаа бидэнд илүү харуулах байх. За удахгүй одоо 3 сарын сүүлч болон 4 сарын ихээр сонгуулийн одоо дүн ямар хуу болж Оросын улбаны улс энэхүү одоо Украины дунд болон ойрын тусгалтай пуужинг эсрэг ямар алхам хийх нь одоо тодорхой болох байхаа. Ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өгөөр өндөрлөе. Дараагийнхаа нэвтрүүлгээрээ бид саяны ярьж байгаа одоо энэ Оросын улбаны улсын хөрш зэрэгэлдэх за хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад хэрхэн одоо геополитикийн одоо бодлого хэрэгжүүлдгийг за тэр дундаа их дараагийнхаа дугаараар бид одоо дундад Аз одоо станы улсуудыг
авч үзэх болно. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээ үгээр өндөрлөе. Хэрвээ манай нэвтрүүлэг та бүхэн таалагдсан бол лайк дараарай, бусдад түгээгээрэй. За ингээд эх 7 хоногийн яг одоо энэ цаг мөчтөө иргэн уулзцаая. Баяртай үзэгчтэй. Today I want to update the world Приветствую всех граждан нашей великой Родины. 坚持落实发展议程。 Гол асуудал нь геополитик болцоод байгааг анзаарахгүй байж болохгүй байна.